За та нарыг харсан чи гоё шүү. Улаан цагаан хослоо тийм ээ. Есүс Христ бидний гэм нүглийн төлөө усгасан түүний эрхэм нандин цус. Тийм ээ бидэнд өгсөн мөнх амьдралыг, мөнх амийг бас бидэгдэн та нараас инхүү одоо тий гойж ирсэнд баярлаа. Тий. За бүгдөө бие биендээ зориулаад нэг сайхан алга тасч идэх үү. Тэгээд гоё харагдаж шүү, сайхан харагдаж шүү гэж хэлээрэй. Баярын мэнд хүргэе. За манай Асера чуулганы хүүхдийн цуглаан энэ 12 сард эзэнт зориулан Лук номыг бүгдөө нэг бүлгийг аваад хүүхдүүд маань гараар хуулан бичсэн байна. Тэгээд энүүгээр хүүхдийн цуглаан маань Лук ном гээд одоо юм ном гаргасан байна. Хараа хүүхдүүд нэг бүлгийг хуулж бичсэн. Гайхамшигтай хүүхдүүдтэй бүгдөө баярлаа. Хүүхдийн цуглааны багшлагтаа маш баярлаа. За өнөөдөр эзэнт зориулан бас үнэхээр энэ гайхалтай чимэглэлийг хийсэн бүх одоо мэдчилгээ эзэнт зориулан хийж байгаа бүх зүйлд бүгдөө талархъя тийм ээ. Хүмүүс маш их золиос зориулт гаргаж үйлчилж байгаад баярлаа. За тэгээ өнөөдөр би хүүд итгэдэг нэгэн гэдэг сэдвээр та бүхэнтэй эзний үгийг хуваалцъя. Иохан номын 3-ын 16 дугаар ишлэлийг бүгдээ хамтдаа уншицгаая. Гарах боломжтой тий. Иохан номын 3-ын 16. За бүгд хамтдаа нэгэн дугаар уншъя. Хүүхдүүд уншиж чадна үсттэй. За өнөөдөр хүүхдүүд, томчууд бүгд хамтдаа хүндэтгэл өргөж байгаа. За хамтдаа уншъя. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөн хамтаа байх болно гэж. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн гэж хэлж байгаа. Хайрласандаа гэж хэлж байгаа. Ашиглахын тулд биш. Эзэн хайрласандаа. Энэ дэлхий дээр ерөөсөө бүхий л агуу амжилтуудын нууц нь. Өнөөдөр бид нар агуу амьдрах нууц нь ерөөсөө өөр зүйлд биш хайрлахад байгаа. Үнэхээр биднийг агуу аав тийм ээ үнэхээр хүндлэгдсэн аав байгвал бид нар үнэхээр Бурхан аавын тэр хайраар гэр бүлээ хайрлахад бид нар тийм болно. Сайн удирдагч байгвал хүмүүсээ бид нар хайрлахад бид нар сайн удирдагч байх боломжтой. Тэгвэл бид нар Бурхан ертөнцийг хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн. Бурхан биднийг хайрлаа яах чинь? Бид нар тэр хайрын улмаас ертөнцийг хайрлаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл ертөнц харанхуй, бүдүүлэг, аимшигтай болдгийн асуудал нь юу гэвэл хайр байхгүй учраас юм аа. Гэр бүлд хайр байхгүй учраас байдаг. Хүчирхийлэл байдаг. Бид нар ямар нийгмийг туулан өнөөдөр энэ хүртэл ирсэн бэлээ. Магадгүй энд байгаа 70-80-аад оныхон бүгдөө мэдж байна. Гэр бүлд ер нь хайр гэдэг зүйл бол маш хэцүү байсан. Бие биендээ хайраа илэрхийлэх, хайртай гэж хэлэх бол бидэрт бол маш боломжгүй цаг үе байсан. Тийм учраас юу оронд нь ноёрхож байсан бэ? Хүчирхийлэл, хагцал, уур уцаар энэ бүхэн ноёрхож байсан. Үүний үр дүнд яасан хүмүүс амьгүй болсон байгаа. Ам. Та нар өнөөдөр энэ ам гэдэг зүйлийг бодохдоо энэ бол хайр гэж бодоосоо гэж үзэж байна. Библи бидэнд ам гэж хэлж байгаа зүйл бол Бурхан биднийг хайрлсан хайрыг хэлж байгаа юм. 17 дугаар ишлэгийг уншгоо. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар хүүгээ ертөнцөд илгээсэн билээ гэж хэлсэн. Гэм нүгэлтэй энэ дэлхийгээс гэм нүгэлд үнэхээр үххээсээр аргагүй, тамд хаягдахаасаар аргагүй биднийг хүүгээрээ дамжуулан аврахын тулд тэр цорын ганц хүүгээ бидэнд илгээсэн юм. Тийм учраас өнөөдрийн номлын сэдэв бол хүүд итгэдэг нэгэн байна. За бүгдөө хамтдаа 1-р Иохан 3-ын 14-р ишлэлийг хамтдаа харцгаая. Яг энэ хайрын талаар маш чухал зүйлийг эзний элч Иохан бидэнд хуваалцаж байна. Ингэж хэлсэн байна. 1-р Иохан 3:14 бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжснээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна гэж хэлсэн. Бид нар Есүс Христ итгэх итгэл Бурхан намайг ямар их хайрлсан бэ гэдэг тэр хайрыг мэдснээр бид нар яаж тэр хайр нь бидний амьдралд илэрдэг бол ах дүүсээ хайрласнаар илэрдэг гэж хэлж байгаа.
Хүн төрлөختний хайр бол энэ надад яаж хандлаа? Би яг тэгж хариу барина гэдэг ийм ойлголттой байдаг. Аль эсвэл би ер нь яахлаараа ингэж хайрлах ёстой. Би яахлаараа энэ хүнд зам тавьж өгөх ёстой. Би яахлаараа энэ хүнийг ойлгож өгөх ёстой ингэж боддог. Харин Бурхны хайр бол Есүс Христ энэ дэлхий дээр ирээд загламад цовдлогдчих үед хүн төрлөختөн мэдээгүй. Хүн төрлөختөн бүр эсэргүүцсэн. Хүн төрлөختөн бүр жигшжсэн. Хүн төрлөختөн өөрсдөө загламад цовдол гэж хашгирж ирсэн. Бурхны хайр яг ингэж л бидний амьдралд ирдэг. Тэгвэл юу гэж хэлсэн бэ? Тэр хайрыг Бурханд итгэж түүний авралыг авсан хүмүүс нь үхлээс амь руу шилжсэн гэж хэлж байгаа. Тэгвэл тэрийг Иохан номон дээр яг энэ үгийг хэлсэн. Надад итгэдэг хүн бол үхлээс амь руу шилжсэн юм а гэж хэлсэн байдаг. Тэгвэл эзний хэлч Иохан энийг дахин бидэнд ойлгуулахдаа юу гэж хэлж байгаа гэх юм бол ах дүүсээ хайрладаг. Өөрийн ирэхгүй тэр хүнээс ах дүүсээ хайрлах хайр ундран гарч байгаа бол тэр хүн бол аминд шилжсэн байна. Яг бол юу авснаа мэдж байгаа байхгүй. Монголчууд ингэж ярьдаг үстэй. Ер нь юм үдсэн хүн гэж хэлдэг. Хэн нэгэнд өгч чаддаг, хэн нэгэнд тусалж чаддаг, хэн нэгэнд хуваалцж чаддаг хүнийг бол юм үдсэн хүн гэж хэлдэг. Энийг бол юу гэж байгаа бол юм авч өссөн. Яг юм бол дутуугийн комплекс байхгүй хүний тухай хэлж байгаа. Бурхан биднэрт хамгийн үнцэнтэй тэр ам, тэр хайрыг өгсөн. Харин үүнийгээ бид нар мэдэхгүй хүмүүс энэ дэлхийгээс бид тэр амийг хайсаар явдаг байна. Үндэ бол энэ дэлхий биднийг амжилттай байхыг ятгадаг. Харин амжилттай хүмүүс юу хайдаг гэж амар тайвныг хайдаг. Тэр амар тайван нь Бурханаас ирдэг байна. Цаашаа харах юм бол Иохан 10:10 дээр ингэж хэлсэн. Хулгайч зөвхөн хулгайлан алж сүйтгэхээр ирдэг. Эзний үгийг бүгдөө хамтдаа харцгаая. Иохан 10:10. Ерөөсө муу нэгний тактик бол ерөөсө өөрчлөгддөггүй. Тэр ямар тактиктэй гэх юм бол зөвхөн гэж хэлж байгаа сте энэ дээр. Зөвхөн хулгайлан алж сүйтгэхээр ирдэг. За тэгвэл өнөөдрийн нийгэм 2026 оноо та нар төлөвлөختөө. Яа төлөвлөхгүй? Юуг илүү хийх вэ биш. Харин юуг хамгийн түрүүнд хийх вэ гэдгээ төлөвлөж сураасаа гэж үзэж байна. Яагаад гэвэл сатан муу нэгэн өнөөдөр зүгээр үл итгэгч нарыг бол амархан. Харин өнөөдөр түүний тактик, түүний стратеги бол итгэгч нарыг хулгайлахыг хүсэж байгаа. Таанаас сүмээс хулгайлахыг хүсэж байгаа. Бурханаас хулгайлахыг хүсэж байгаа. Юугаар? Яа түүний тактик өнөөдөр цэсэн юугаар хэрэгжиж байгаа юм бол завгүй байдлаар. Маш олон хүмүүс завгүй. Би энийг хийхгүй бол амжилттай байж чадахгүй. Би энийг хийхгүй бол тэр шиг байж чадахгүй. Ингэж явснаар хулгайлагдчихж байгаа. Тэгээд хулгайлагдаад завгүй, цөхрөөд, стресс, депрессэнд орохоор яах вэ? Гэр бүлээ хайрлах чадахгүй болно. Гэр бүлээ чухалчилж чадахгүй болно. Үр хүүхдүүдтэйгээ цаг гаргахын оронд би тэрийг хийж ивэл илүү дээр. Тэр найз нөхдөдөө тийм юм хийж ивэл надад илүү би хөгжинэ. Тэр бүгд 25 оноо бүгдээрээ бодъё л та. Та хэрвээ ингэж амьдарсан бол юунд хүрсэн бэ? Хоосон. Бөөн стресстэй, бухимдалтай, хэрүүл тэмцэлтэй энэ зүйл төрсөн бол өнөөдөр бид нар юуг мэдэх ёстой. Сатан энэ аргаараа 2000 жилийн турш түүнээс жилүү олон жил ажилласан юм. Бид нар үнийг мэдсээр байж иж дахиад бид нар үүнд нь өртдөг. Бид нар амжилттай байх гэж биш. Харин амар тайван, Бурхны амар тайван дотор амьдрахаар дуудагдсан хүмүүс юм аа. Иохан 5:40 дээр ингэж хэлсэн. Та нар амьтаа болохын тулд над дээр ирэхийг хүсдэггүй гэж хэлсэн юм. Хараарай. Амийг би юу гэж хэллээ? Хайр гэж хэлсэн. Ами юу вэ гэх юм бол баяр баясгалан. Ами юу гэхээр амар тайван байхгүй. Тэгвэл энэ амийг авахаар Есүс над руу ирдэггүй гэж хэлсэн. Би түрүүсэн тийм үү? Би илүү ихийг хийхийг төлөвлөдөг 26 он биш. Харин юуг хамгийн түрүүнд хийхээ төлөвлөдөг хүн байгаасаа гэж хэлсэн. Өнөөдөр Есүс хэлж байгаа шиг над руу ирэхийг хүсдэггүй биш. Харин асаараа чуулган Есүс рүү ирдэг чуулган болцгоё. Есүс рүү очиж түүнээс хамгийн сайныг нь хүлээж авдаг чуулган болцгоё. Амен. Гэр бүлээ хайрлах,
Үнэхээр хамт ажиллаж байгаа хүмүүсээ хайрлах, энэ дэлхийг хайрлаж илүү гэрэл гэгээтэй болгох тэр амин хэн байгаа юм бол Есүс л байгаа. Үнэхээр тийм байхгүй юу? Хайрлахын аргагүй хүнийг хайрлаж, ойлгохын аргагүй хүнийг ойлгож, үйлчлэхийн аргагүй хүнд үйлчилж бид ингэх тэр хайр хэн байгааг л Есүс л байна. Есүс үүнийг зөвхөн ярьсан биш, үйлчлсэн байхгүй юу? Миний төлөө, таны төлөө, энэ дэлхийн ертөнцийн төлөө тэр загламыг сонгосон юм аа. Йохан 19-дэр ингэж хэлсэн. Үүдэн би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно гэсэн. Энийг сониуг. Сониуг. Хараа. Надаар аврагдах болно гэж хэлэнгүүт л Йохан 19. Яг өмнөх хэвшлэн. Үүдэн би байгаа юм. Тэнгүүтлээ надаар орсон нь аврагдах болно гэж хэлсэн. Энэ бол мөнхийн амьдрал, мөнхийн авралын тухай ярьж байгаа мөртлөө дахиад энэ дэлхийн амьдралыг бас хэлж байгаа. Орж гарч бэлчээр олно гэж хэлж байгаа. За яаж? Бид нар өгөхөд мөнхийн улсыг бид нар итгэлээр хасан учраас тэнгэрт биелсэн түүний хүсэлд энэ газар дээр биелэлээ олдог. Тэр хүмүүс бол хүүд итгэдэг хүн байхгүй юу? Миний амьдралд бурхан юу бэлдсэн бэ гэдгийг мэддэг учраас тэр нь миний амьдрал дээр энэ дэлхий дээр биелдэг байна. Бид цаг багуу учраас би энэ талаар олон гэрчлэл хуваалцаж болно. Би зарим зүйлийг ерөөсөө сонгодоггүй. Яагаад гэвэл тэнгэр тэр талаар байхгүй байхгүй надад. Надад магадгүй тэр зүйлийг хийх авьяас чадвар байж болно. Тэрүүгээр би илүү мундаг амьдарч болно. Гэтэ сонгохгүй. Яагаад гэвэл миний бурхан надад тэнгэрт бэлдсэн зүйлийг харсан учраас, мэдсэн учраас тэр дуудлагадаа заа гэж хэл. Яагаад гэвэл тэгэх үед тэнгэрт биелсэн түүний хүсэл миний амьдрал дээр биелдэг гэдгийг мэддэг учраас юм аа. Есүс нэгэн удаа Лазарынд очиод гайхамшигтай сургаал заажсан баг. Яг юу заажсан? Гайхамшигтай сургаал заажсан. Гэтэл та санаж түүний эмэгтэй дүү, хоёр эмэгтэй дүүтэйс тийм үү? Нэг нь тэр олон хүмүүст хоол унд хийх гээл бөөн завгүй. Энийг бидний өгсөн бол яг л энэ дэлхийн хүлээн зөвшөөрөл амжилтын тухай хэлж байгаа. Тэгвэл түүний дүү Есүсийн хөлд суугаад түүний сургаалыг сонсч байсан. Тэгээ Есүс дээр ирээд түүний эгч нь юу гэж хэллээ? Дүүд минь хилээд гаач. Энэ олон хүмүүст үйлчлэхэд би ямар их ядарч байна. Дүүд минь үйлчлээд тэгэхээр та нар хилээд өгөөч гэсэн. Тэгвэл түүний эгч нь хилээд тэр сонсохгүй байсан юм шүү. Гэсэн Есүс юу гэж хэллээ? Тэр хамгийн чухал зүйлээ олсон юм аа. Яг тэгвэл энд нь юу юм бол хамгийн ихэнд байгаагаа тэр ихэнд нь байлгаж чадчихна гэж хэлж байгаа байхгүй. Ийм хүн бол амьтай. Ийм хүн бол бусдыг хайрладаг. Ийм хүн бол энэ дэлхийг илүү сайн сайхан болгож чадна гэсэн үг. Тэгэхээр юу гэж бүгд өнөөдөр хүүд итгэдэг нэг юм байцгаа. Хүүд итгэдэг нэг юм бол түүн рүү ирдэг нэг юм аа. Түүн рүү очдог нэг юм аа. Цуглаандаа ирдэг нэг юм аа. Цуглаан руугаа ирж үнэхээр бурхны үгийг сонсох гэж яардаг нэг юм аа. Үнэхээр та бүгд шийдээсэй гэж бодож байна. Би бүтэн сайн өдөр, эзний өдөр 7 хоногт нэг л удаа болж байгаа. Энэ өдөр үнэхээр ямар ч ажил, ямар ч уулзалт, ямар ч боломж байсан гэсэн хоош нь тавиад би үнэхээр Есүс рүү очдог. Есүс рүү ирдэг. Итгэлийн ахан дүүс рүүгээ очдог. Тийм хүн байх болно гэж шийдвэр гаргаасаа гэж бодож байна. Яг тэгвэл аавын ээжийн үлгэр дуурайл маш урт настай байдаг шүү. Аав ээж яг юуг сонгож байна? Юуг чухалчилж байна? Хүүхдүүд амьдрал дээр их яг л тийм зүйлийг л сонгоно. Яг л тэр зүйлээ чухалчлана. Тэгээд за би тийм юмтай учраас одоо цуглаандаа очиж чадахгүй. Би тийм учраас тэхгүй. Ингэж л сонгодог. Би хизээч хүүхдүүдэд албаддаггүй. Цуглаан руугаа ор. Одоо цаг нь болцмон гэдэггүй. Бараг манай хоёр охин надаас төрүүлж босоод бэлддэг. Маргааш ийм юмтай гээд одоо цуглааныхаа ийм үйлчлэлтэй гээд бэлддэг. Яа тэгвэл үлгэр дуурайл бол үнэхээр хүчтэй мөртлөө урт настай. Гэтэ би юу хэлж байгаа гэх юм бол бахархаж ярьж байгаа биш. Маш их том хариуцлага байгаа гэдгээс ярьж байгаа шүү. Яа тэгвэл цуглаандаа явдаг, цуглаандаа үйлчлдэг. Есүс рүү ирдэг хүмүүс бол энэ дэлхийг Бурхны зүрх сэтгэлээр хайрлаж илүү сайн сайхан болгож чадна гэсэн үг.
Ер нь та нар хараарай. Яг энэ одоо ойлголтоор эргээд нэг амьдарч байгаа нийгмээ харъя. Ямар их уур буцаартай. Ямар их бухимдалтай. Хүмүүс ер нь болохгүй, бүтэхгүй, тийм ээ, энэ улс орон стан нэрээ юу болоод байна гэдээ ингээл бухимдаж байгаа. Харин бид нар хайрлахаар дуудагдсан. Гэтэ бид нар өөрийнхөө хүчээр хайрлж чадахгүй. Тийм учраас Есүс рүү ирэх үед Есүс биднийг хэрхэн хайрлахыг зааж өгнө. Тэр яагаад гэвэл биднийг амьтаа бөгөөд бялгасан амьтаа байлгахын тулд ирсэн юм аа. Та дуусахгүй, ингээ хайрлаа дуусахгүй. Хайрлах тусам улам их хайр таны дотроос ундрах болно. Миний гайхалтай нэг сурсан итгэлийн амьдрал дээр сурсан зүйл өөрийнхөө үн цэнийг бид нар Есүсээс л хаах хэрэгтэй. Есүс намайг хэн гэж боддгийг мэдэх юм бол өөр хинээс ч хаах хэрэггүй. Ямар ч нөхцөл байдлаас хаах хэрэггүй. Ямар ч гадаад үзмжээс хаах хэрэггүй. Тэр намайг хэн гэж хардгийг мэдэх юм бол тэгэхээр би болоо. Түүнд нь би итгэлтэй байх болно. Яагаад гэвэл тэр хайр واخгүй юу? Хайр өөртөө итгэлийг өгдөг. Та нар хайрлахыг өөртөө итгэлтэй болгож өсөхийг хүсч бол хайр л зүгээр. Тэгэх юм бол өөртөө итгэлтэй болно. Яаж бурхан биднийг өөртөө итгэлтэй, өөртөө илүү үнцэнтэй болгодгийг бол тэр биднийг хайрладаг. Яагаад гэвэл сая бид нар Иохан 3:17 уншаа үстэй. Тэр биднийг ялалахын тулд ирээгүй гэж хэлсэн. Буруутгахын тулд ирээгүй. Тэр биднийг алдаа гарах үед зэмлдэг. Гэтэ тэр зэмлэл нь биднийг илүү сайн хүн болгохын төлөө хайр юм аа. Тэр учраас итгэлийн ахан дүүсээ. Өөрийнхөө үн цэнийг Христ итгэгч байж иж гадаад үзмжээс хайж аль эсвэл тийм ээ энэ нийгмийн нөхцөл байдлаас аль эсвэл тийм ээ хэн нэгний үнлэмжээс хайж байгаа бол бид үргэлж өөрчлөгдсөөр байх бол дотроо зөрчилдсөөр байх бол харин Есүс юу гэж хэлж байна? Над руу ирээч гэж хэлж байгаа юм. Хэрвээ бурхан чамайг хэн гэдгийг мэдэх юм бол бид нар өөртөө итгэлтэй амьдрах болно. Юу хийх ёстойгоо мэдэх болно. Юу хийх ёсгүйгээ бас мэдэж бид нар амьдрах болно. Есүсийг хараарай. Олон хүнийг түүнийг дагж ирсэн. Гэтэ тэр хаан болох сонголтыг энэ дэлхийд дээр сонгох гэж ирээгүй. Тэр харин олонний төлөө амиа золиослохын төлөө сонголтыг хийх гэж ирсэн. Тэр учраас тэрийг л сонгосон. 26 онд алт шиг гой сонголтууд гарч ирэн шүү. Муу нэгэн маш залтай учраас үн цэнтэй зүйлийг чи хулгайлах гамаа чи энийг ав. Харин би нөгөөтг нь хайтайхан хулгайлчих. Ингэж ирэх болно. Харин бид энэ үед яаж бид нар ялгаж таньж мэдэх вэ? Есүстэй ойр байснаар ялгах боломжтой юм аа. Бүгд хамтдаа залбирцгаая.